За луван алюминий шүүсийг хэрхэн бэлтгэх тухай тайлбарлая. Энэ луван алюминий шүүсний үндсэн орц нь ерөөсөө луван, алюм хоёр байгаа. За алюмаа хазлаад ингэж жижиг шоод өргөлжин хэлбэртэй хэрчин. За алюминий шүл гаргана эхлээд. За тэхийн тулд савн тус хийгээд. За энэ хэрчсэн алюмаа хийж чанана. За ингээд наам гал дээр алюминий шүлийг гаргана. За алюминий шүл гаргаж явах хоорондоо лувангийн шүүсийг шүүс шахагч машинаар шахаж гаргана. За маш гоё улбал шаргал өнгөтэй лувангийн шүүс гарсан байна. Энэ бол бета-каротинаар маш их баялаг гэдэг нь ингэж харагдаж байна өнгөнөөсөө. Энэ үлддэгдэл хэсэг шүүсний давцны дараа үлдэж байгаа энэ хэсэг бол маш их эслэгээр баялаг. За мөн одоо энэ улбал шаргал өнгөнд бас их хэмжээний бета-каротин болон бусад амин дэм эрсдэлцүүд маш баялаг байгаа. Тийм учраас энийг хаяхгүй. За энийг бол хоолны одоо төрөл бүрийн хоолны шанзанд хэрглэж болно. Буу, цуушуур тийм ээ, гурвалжин будааны хуурагч гэдэг юм янз бүрийн хоолнд нэмж болно. За мөн бас энэ одоо үлдэгдлийг бас лувангийн хайлмаг хийхэд хэрэглэж болно. За ингээд алюминий шүл буцалсны дараа бага зэргийн 9 чихэр хийж амтлана. За алюминий шүлийг 30 минут орчим байлгаж хүргэсний дараа шахсан шинэ лувангийн шүлтэй хойлж шүүс бэлэн болно. За ингээ алюм лувангийн шүүс бэлэн боллоо.